байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Үл тасрах түүх айдны хүрээнд Хилийн цэргийн 5245 дугаар ангийн анхны алба засгийн дараагаар ажиллаж байсан үе үеийн хэрцгийн төлөөллийг оролцуулсан энэ удаагийн уулзалт ярилцлага эхлэж байна. Энэ удаагийн уулзалт ярилцлага тус ангийн анхны дотоод танилт аюулгүй байдлын албаны дарга бэлтгэл дэв турандаа Баярхуу, ангийн хүн эмнэлгийн албаны дарга Ахмад Хилчин бэлтгэл дэв турандаа Баторж, анхны Хилийн 2 дугаар ставын дарга Ахмад Хилчин бэлтгэл дэв турандаа Батсуур, анхны хэсэг хариуцсан офицер Ахмад Хилчин бэлтгэл дэв турандаа Алтан Хуйг, анхны барилга орон сууцны албаны дарга Ахмад Хилчин бэлтгэл хошууч Лавганаар оролцож байна. Та бүхэн анхны алба тасаг байгуулагдаж байсан үеийнхаа түүхийг бидэнтэй хуваалцсан уу? За би 1996 онд тус 245 дугаар ангийн барилга орон сууцны албаны анхны дараагаар томилогдож байлаа. За надыг одоо барилга орон сууцны албаны дараагаар томилогдож байхад манай ангийн дарга Хурандаа Гөлгөө, штабын дарга Дэдуранда Болдбаатар, артлын албаны дарга хошууч Дорж гэсэн одоо хүмүүс ажиллаж байлаа. За надыг одоо ажил авч байхдаа манай анги ийм байрал одоо хуучин Батлан хамт тусганы эмнэлгийн байранд 3 байр, 1 гараж, 1 агуулгатай жижигхэн одоо юм байсан. За хил хамгаалтанд одоо 10 сумын 23 харуулаар одоо хил хамгаалтын үйл ажиллагааг явуулж байсан. За тухайн үед манайх одоо хамгаалтыг зохион байгуулалтаа харуулуудаар хамгаалж байсан. Харуулууд нь одоо гэрээр за зарим газараа одоо жоохон байшинтай иймэрхүү маягаар явж байсан. За заставуудын байрлалуудыг одоо шинээр барьж одоо хил хамгаалтанд шилжүүлж байлаа. Жишээ нь одоо Бөхөрөнгийн застав, Үүрэг нуурын заставыг одоо барьж ашиглалтанд оруулсан. За тэрний дараа одоо Көхаргаан застав, Хайрхны застав, Цахирын застав, Шаруу зүрийн застав, Тохон застав, Дөрөөнөрийн заставын барилгуудыг шинээр барьж одоо ашиглалтанд оруулж хил хамгаалтанд үүрэг гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангаж байсан. За харуулуудыг мөн одоо ялгаагүй гэр харуулуудыг халж байшин хэлбэрт шилжүүлсэн. Олон одоо 23 харуулыг одоо шилжүүлнэ гэдэг бас төвөгтэй. Эдийн засаг бол тухайн үед жоо хүндхэн анги байгууллагын дотоод нойз бололцоо дээрээс ирсэн төсөв хөрөнгөнд багтаагаад одоо хамгаалтанд тасалзуулахгүй явуулахын тулд харуулуудыг шинээр одоо байшин хэлбэрт шилжүүлж хийж байлаа. За мөн одоо 2000 онд баруун түргүүний комендатурыг одоо байгуулсан. Комендатурын барилгыг одоо мөн баруун түргүүний сангийн аж ахуйд хэрэгжилж байсан. Тухайн үеийн одоо барилгуудыг худалдан авах журмаар шийдлээ. Тэрийг одоо баруун түргүүний комендатурыг шийдэж байсан. Ангийн төвийн байрлалыг тухайн үед одоо Батлан хамгаалах яамны харьяанд байсан Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн буудлын ТV-ийн зориултаар баригдсан барилгыг одоогийн энэ барилгыг Батлан хамгаалах яамнаас одоо дансан шилжүүлж аваад энд одоо энэ барилга трестийн спорт зал байсан барилгыг тухайн үед одоо Хилийн цэргийн командлагчийн тушаалаар 20 сая төгрөгөөр одоо худалдаж авч байлаа. За ингээд одоо үндсэндээ анги бол хил хамгаалтанд бие бүрэлдэхүүнээ үүрэг гүйцэтгэх боломжтой байр савтаа болж байсан. За ангийн одоо нийт хэрэглээний одоо бол одоо нэг ойролцоогоор 600-аас 800 м3 мод бэлтгэдэг байсан. За энийг бол хилийн заставууд, харуулуудад одоо тухайн үед нь тэр чиглэлээр нь бэлтгэдэг ийм байсан. За мөн одоо нэг 200-аас орчим тонн нүүрс одоо өдлийн цагт өгнө.
өөрсийг одоо мөн чиглэлээр нь одоо хөргөдөг, тээвэрлэдэг. За тээвэрлэлтийн одоо манайх нэг 2 зээл 130 машинтай тэргээр одоо тээвэрлэж байгаа үйл ажиллагааг явуулдаг. Ийм л одоо маягтай үйл ажиллагаа явуулж байлаа да. Одоогийн одоо энэ байгаа суурь бол тийм л нөхцлөөс өдий зэрэгт хүрч одоо бол одоо мундаг сайхан хөгжсөн байр сав хангалт үйлчлэгээ бүх юм одоо мундаг сайн болжээ. Бахаралтай сайхан байна. Ихтгэл дэвтрэнд Алтан уугийн 1996 онд Хилийн Тэхүү эзэн 45 дугаар ангид харуулын дараагаар анх ажил дамжлагд орсон. 1997 онд офицерын хөрсөнд явж суралцаад Хилийн 6 дугаар заставд Байлдааны бэлтгэл сургалтын орлогчоор томилогдсон ажилласан юм аа. Энэ хугацаанд бидний ажиллах хугацаанд Хилийн зөрчил их гардаг үе байсан. Тэгээ 2 тээлгээ дамжин өнгөрүүлэх хандгаатаас чаасуур торхилохоос хандгаад хизээл ингэж явдаг тийм дамжин өнгөрөх шалган нэвтрүүлэх цэг байсан юм аа. Тэр үед давхар одоо юугаар кэсгээр үзэгчээр намайг томилж ажиллаж байсан. Тэгээд Хилийн 7 дугаар застаа байгуулагдахад мөн 7 дугаар застай хамтны кэсгээр үзэгчээр ажилладаг. Өвлийн цагт айл мал нь хил рүүгээ өгчдөг. Тэр үед жоохон өрнөлттэй. Зуны цагт бол хүмүүс айлууд нь бол тэл нэргийн чиглэлд цуслангийн хамгаалтанд гараа явждаг. Тийм үе байсан юм аа. За намайг бэлтгэл дэвтрэнд Батцуур гэдэг юм байна. 89 оны хавар тус ангид кэсгээр офицерын орон тойдор Боршогийн Хилийн заставд ажиллаж байгаад 90 оны хавар Үүрэг нуурын Хилийн харуул байгуулахад заставын анхны дараагаар ажиллаж байгаад 2005 онд Боршогийн заставын орлогчоор томилогдсон ажиллаж байсан. Үүрэг нуурын Хилийн харуул нь бол Өвс аймгийн Сагил сумын Үүрэг нуурын нутаг дэвсгэрт 7 толгой гэдэг газар байгуулагдсан. Анхны өргөтгөн нь бол нэг офицер 14 ахлагч энгийн нэг тус тоолоочтойгоор ингээд ажиллаж өргөжсөн байдаг. Хамгаалтын онцлог гэвэл дотоод талд гадаад талд бол Туваа улсын мөнгөнд авах шөнийн малчит байдаг. Дотоод бол Өвс аймгийн Сагил сумын хариг багийн малчит байдаг. Хамгаалтын онцлог нь гэвэл хоёр талын иргэд бол хувийн ашиг хонжоо, малын хулгай, таруу агнц зэрэг харилцсан Хилийн дэглэмийн зөрчил гаргадаг. Заставын тухайн харуулын бүрэлдэхүүн бол хил хамгаалтыг Хилийн хариуцсан хэсгээр хуваарлан зохион байгуулж, хоёр талын гэрэг хил зэрэг хатуун өрдөн асуудлыг бол цаг тугаат нь шуурхай шийдвэрлэж яасан. Мөн сум орон нутгийн иргэд ард түмтэй нэгт уялдаа холбоотой байж Хилийн бус дэглэмийн журмыг хатуу чанд мөрдөж альва зөрчлөөс үйл сэргийл гаргах хэмжээг шуурхай авч байсан. Би 1995 оны 8 дугаар сарын 21-нд ангин захирагчийн тушаалаар их хэмж сувлих дэлгэр цэцэг асрагч Сүнжидмаа нарын одоо бүрэлдэхүүнээр анхны хүн эмнэлэг гэр эмнэлэгтэйгээр байгуулж ажиллаж эхэлсэн юм аа. Манай эмнэлэг нь асхтын заставаас Дөрөө нуурын застав хүртэл 10 заставын бие бүрэлдэхүүн эрүүл мэндийг хамгаалж одоо ажиллаж ирлээ. 1996 оны 7 дугаар сард манай эмнэлэг өргөдөж их хэмжийн өрөө, сүвлэгчийн өрөө, өвчтний өрөөтэй
4 ээлжийн сувилагчтай болж одоо хүн эмнэлгийн алба болсон юм аа. За 2002 онд манай эмнэлгийг дахин өргөдгөж сувилагч их хэмжээний өрөө сувилагчийн өрөө хугацаа цэрэг албан хаагчийн тон ортой өрөө офицер агсагч нарын 2 ортой өрөө тэгээ физик эмчилгээний өрөөтэйгээр эмнэлэг маань өргөжж их эмч бага эмч эмийн санч гэсэн бүрэлдэхүүнтэй болж ажиллаж эхэлсэн юм аа. 2008 онд Нүүбийн хүн амын сангийн тусламж дэмжлэгтэйгээр санхүүжилтаар төвчнийг онцлох эмчлэх кабинет байгуулагдаж мөн програм машин эмнэлгийн багаж хэрэгслээр хангагдаж ажиллаж байлаа. Бэлтгэл дэвтрэнд баяр хөө. Миний би 1997-оос 2001 онд Батлан улсын сургуулийн арья хэлийн зэргийн дээд сургуулийг хэлийн албаны ажилд эрхцээч мэргэжлэр төгсөж тус ингээд хэлийн заставын дарга орлогч зам шуурхай жижүүр сургалтын ахлах ажилтан хийж агаад 2012 онд дотоод хяналт аюулгүй байдлын албаны ахлах ажилтан гэдэг албан тушаалд анх томилогдчихсан. За энэ алба анх үүсэх бий болох шалтгаан нь бол Монгол Улсын засгийн газрын 2011 оны 11 сарын 311 дугаар тогтоолоор аж ахуйн нэгж байгууллагад дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах тухай ийм журам батлагдсан. За энэ журам дээр байгууллага дотоод хяналт шалгалтыг явуулах нэгж болон албан тушаалтантай байж болно гэсэн ийм хуулийн журмын дагуу хил хамгаалах байгууллагаас тухайн үед 2012 онд дотоод хяналтын аюулгүй байдлын албаны ажилтан гэдэг ийм албан тушаалыг бий болгож тухайн үед ангийн захирагчид үйл ажиллагаа бүх юм танилцуулж ингэж явж анх эхэлсэн. 2013 оноос эхлэж 13 оны 2 сараас эхэлж дотоод хяналтын аюулгүй байдлын алба гэж дотроо 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр албаны дарга, ахлах ажилтан гэсэн юм 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр алба анх ингэж үүсэн байгуулагдсан. За энэ албаны үйл ажиллагаа зорилго маань болохоор байгууллага болон анги, салбар, нэгж мөн тухайн албан тушаалтанд аливаа үйл ажиллагаа болцсогүй эрсдлээс өрсөн сэргийлэх мөн осол зөрчил янз бүрийн учирлаас өрсөн сэргийлэх байгууллагын үйл ажиллагааг хууль дүрмийн хүрээнд зөв зохион байгуулах, явуулах мөн артал хангалт үйлчилгээ эрүүл ахуйн стандартыг норм дүрмийн дагуу зохион байгуулах хэлийн застав харуулд ингэ бүхэл юмнуудыг стандарт шаардлагын дагуу байх ёстой гэсэн энэ зүйлүүдийг хянаж шалгах мөн гарч байгаа зөрчлийг илрүүлэх, шалгах, засуулах мөн тухайн албан тушаалтнуудад заавар зөвлөгөө өгөх, шалган туслах ийм зорилгоор алба анх үүсэн бий болж байлаа. За албаны дараагаар миний би томилогдсон ажиллаж байсан. За албаны ахлах ажилтнаар Ахмад Золбоохүү, ажилтнаар ахлах заслагч Магсар гэдэг ингээд анх ийм бүрэлдэхүүнтэйгээр 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр алба үйл ажиллагаа явуулж байсан. Өнөөдрийн ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн үе үеийн Ахмад хэлчид та бүхэндээ амьдралд нь ад жаргал, эрүүл их, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе.